Петрочина Ташнамсаг компани өнөөгийн нөхцөл байдлаас улбаатай иргэд дахиж газрын цэсний талбай нэмэх асуудал дээр ард иргэд өнөхөр дургуутсах болсон. Тэгэхээр газрын цэсний 17 дугаар талбай шинээр ашиглалтанд орох үед бас иргэдийн эсэргүүцэлтэй тулгараа төрийн зүгөө зогсоосон байдаг шүү дээ. Гэхдээ тэн дээр 2.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригадаад байдаг. Энэ яг юунаас үүдсэн үр төлбөрийн асуудал байдаг вэ? 5 жилийн өмнөх үйл явдал. Тэгээ тухайн үед одоо сумын засаг дарга сумын иргэдийн төлөвчдийн хурал бас энэ үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ харамсалтай нь энэ шүүгэн шатанд одоо тэр компанийн одоо талд илүү одоо гарсан баг жишээтэй. Тэгэхээр эндээс юу харагдж байна гэхээр одоо манай газрын төсвийн тухай хуульд сүүлд ийм заалт орсон шүү дээ. Газрын төсвийн талбай орчхон сумын засаг даргатай орон нутгийг хөгжүүлэх одоо ийм хариуцлага гэрээ байгуулнаа. Сумын засаг даргал энэ газрын төсвийн талбай дээр одоо хяналт явуулна. Үйл ажиллагааг нь одоо хянана гэдэг. Өөрөөр хэлбэл аймгийн засаг дарга дээр энэ эрх байхгүй байдаг. Тэр бүх сүүлд аш нутгийн тухай хувьд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн баригдсан байдаг. За энэ дээр мөн нутгийн захиргааны байгууллага энэ дээр хяналт тавина, гэрээ байгуулна гэсэн заалт байсныг зөвхөн сумын засаг дарга болгож өөрчлөлтөөр оруулж байгаа ч гэдэг. Тэгээ би бас хардаад идэв. Хуулийн улгаа гэж ярьдаг шиг аль болох одоо энэ сум руу энэ хяналт тавих одоо үүргийн шилжүүлээд байгаа нь ямар учиртай юм бэ? Ялангуяа одоо ингээд үндэстэн дамсан томоохон энэ газрын тосны уул уурхайн компаниудтай сумын засаг дарга гэрээ хэлцэл байгуулахад, сумын засаг дарга хяналт тавихад зарим тохиолдолд хүндрэл учирна. Яагаад гэвэл сумын засаг даргад иргэдэд хуулийн хэлтс байхгүй, байгаль орчны алба байхгүй, зөвхөн нэг л одоо мэрэгжилтэд хариуцдаг. Тэр бүвэл хуулийн мэрэгжилтэн ч гэж баг одоо зарим суманд одоо байхгүй байна. Тэгэхээр яагаад ингэж жижигрүүлж явж гинэ гэдэг дээр бол энэ анхаарал татчих. Тэгэхээр үндсэн дамсан энэ компаниуд хуулийн том одоо фирмтэй тий одоо зөвлөх үйлчлэгний гэрээтэй байдаг, өөрөө том хуулийн багтай байдаг. Энд дээр бид одоо ижил төвшөнд хуулийн хариуцлагыг гэрээ хэлцлийг хийнэ гэдэг бол нэлээд томоохон ийм одоо ур чадвар, томоохон сэтгэл зүтгэл шаардсан ажил юм бэл. Тэгээ тийм учраас бид хуулийн дагуу энэ одоо газрыг ашиглахгүй байна гэж үзээд энэ өрөмтлийн үйл ажиллагаа зогсоосон шүү дээ. Хоёр компани. Одоо 2019 оны үйл явдал шүү дээ. Одоо ингээд 5 жил болж байна. Тэгэхээр Магнит Грейд компанийн хувьд бол 17 дугаар талбай гэдэг нь Дорнод аймгийн 7 сумын нутгийг хамарсан. Манай энэ Чоосоод бүхэлдээ. Тэгээд Чоосон сум, Гурван загас сум, Сэргэлэн сум гэдэг ингээд ийм 7 сумын нутгийг хамарсан 30 мянган одоо нэгж талбар бүхий одоо иргэн аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллагын газартаа давхцсан ийм газар хайгуулын одоо бүтээгдэхүүн гэрээ талбай байхгүй. Тэгэхээр хууль журам зааснаар энэ өмнө цаг хугацааны үед эзэмшижсэн өвлж аварч яаны газар, иргэний өмчлийн газар, үйлдвэр аж ахуйн базар, айл өрхийн газар, албан байгууллага энэ газрыг гаргаж давхцаагүй газар дээр хайгуулах ийм зохицуулттай. Хэрвээ давхцсан газар үйлдэл нөхөн төлбөр өгж энийг чөлөөсөх. Энэ үйл ажиллагаа явагдаагүй зохих одоо газрын зөвшөөрөл аваагүй энэ одоо өрөмтлөгийн үйл ажиллагаа явуулсан учраас зогсоосон. Гэтэл тухайн компани энэ одоо Дорнод аймгийн засаг дарга Бадам сүрэнгээс болж 5 жил манай компани үйл ажиллагаа явуулж чадсангүй гээд одоо иргэний иргэн шүүхэд 2.6 тэрбум төгрөг одоо үйл ажиллагааны алдагдал гэж нэхэмжсэн байдаг. Тэгэхээр энэ бол одоо хууль журмаа мөрдөгөөс үүдсэн үйл ажиллагаа болохоос биш тий зөв технологиор хууль журмаа мөрдөөд явбал энэ дээр одоо засгийн газар болон тий орон нутгийн бүх талаар дэмжин шүү дээ. Ийм л үйл явдал болсон.